Оройн төргий мэдээлэлтэй байгаараа урайнаар бэлтгэн хүргэдэг графникс эхэлж байна. Өнөөдрийн онцлог сэдэв бол Одоо бид нэр зунжангаа сайхан найрлж наадамлаад шин засгаа бүрдүүлээд хоол хүнсээ хувааж аваасаа хайпи болж байгаа бүгдээрээ баяр ёслолтой байгаа. Одоо ингээд нөгөө өвлийн утаа эхэллээ. бид нар яг л үе хатаг тоглоом шиг амьдарч байна тий. Ялангуяа нийслэлчүүд зун нь болохоор үерт автчих гал, үнэрт нь угаартчих гал тэгэл хаас яг бизнес ахуйцар хаас яг аюул асал. Гэдэг дулаан юм болохоор яг хөдөө гадаа яваал яаж игээд нэг юм 9 минут үлдэх тэр аргаа бол олцоод байгаа юм. Одоо бол харин өөртөө одоо чи ажил орсон, хичээл эхэлсэн, бүгдээрээ эндээ цугларсан, төвлөрсөн, төгжирсэн бүр ингээд хаашаач зогтох арга байхгүй. Тэгээд дараагийн асуудал дараагийн амьд үлдэх тэмцэл эхэлж байгаа. За би та нарт нэг тоо мэдээ танилцуулъя л да. 2019 оноос хойш угаарын хэд хорцсон 11,126 иргэн байгаа. За үүнээс 129 иргэн нас барсан. За энэ бол бидний жил бүрийн ярьдаг утаа гэдэг гамшигын одоо хүртэл байгаагийн илрэл юм. За тэгэхээр энэ асуудал болоод байгаа утаа гэдэг зүйлийг хин нэг юм биднээс аваа явна гэж байх уу? Нөгөө нэг сарыг хулгайлах төрөлгөө байд хүүхэлтэй байдаг шүү дээ. Тэрэн дээр чи ингээд сарыг амар жижигхэн болгоо кармалууд ингээд аваа явчихдаг. Яг тэрэн шиг утааг ингээд хин нэг аваа явчаасаа гэж би амар боддог. Ус төрч байна уу ингээд. Тэгэж нөх хин ч байна зүгээр аваад яваад байгаа. Хэрэгэлдэм үү хэрэгэлдэггүй юм өөртөө байна. Тэгээ яг үдэ нөгөө утааг ингээд аваа явчвал бид нар бол маш их баярлна. Хичнээн бас гоё өвөл Монголд ч гоё шүү дээ тий. Гоё яадаг. За даан ч одоо ингээд гэтэл ингээд ус төрчд маань төрийн өндөр албан тушаалнууд маань утааг ингээд хулгайлж биднийг бүр ингэж баярлуулж цэнгүүлэх нь битгийх л харин утааг ингээ арилгаараа гэд өгсөн мөнгийг бол хулгайлаад идсэн байж болцшгүй шүү. Шалгацаа гэсэн. За ингээ утааг арилгахад нийтдээ болвол ингээд сүүлийн 6-7 жилийн хугацаанд 1.1 их найд төгрөг зарцуулсан. За анх бол сайжруулсан шахмал төрш ингээд үйлдвэрлэх юм бол утаа арилжах юм байна гэдэг санааг бол ерөнхийлөгч хүрэлцэх тухайн үед одоо ерөнхий сайдаар ажиллаж байхдаа санааг нь гаргаад за тэгээд үүнээсээ улбаалаад 5 толгой төлш компанийг 2018 оны 5 сард байгуулсан байна. За ингээд утаа бага ялгаруулдаг шахмал төршийг үйлдвэрлээд 2019 оны 9 сараас эхлээд анхны одоо түш ингээд хэрэглээнд орж эхэлж байна те. За ингээд тус одоо 5 толгой түш компанийн гол санхүүжилтийг бол Эрдэнэс 5 толгой дааж гаргаарай гэдэг засгийн газрын тогтоол гараад за үүнээс хойшоо 15 удаагийн гэрээгээр 1.1 их найт төгрөг ингээд санхүүжилтанд нь өгч байгаа. За ингээд олон жилийн дараа хэдүүлээ сайжруулсан шахмал түшээ ингээд түлээлсэн ингээд асуудал гарч ирсэн. За үүнийг бол Улсын хурлын нэг байнгын орооны хурал дээр одоо гишүүд нэлээд хэрүүл оруулалтайгаар хэлэлцсэн байгаа. Энийг хоёлаа эхлээ үтээдэг. За тийм. Шахмал түвшний үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалттай холбоотой зүйл байна. Энэ бол Эрдэнэс Монгол Улс Эрдэнэс 5 толгоогоос оруулсан хөрөнгө оруулалт байгаа. Үүнтэй холбоотой 1.1 их найд төгрөгийн зөрчил илрүүлээд тэр зөрчилд өөрөө гэмт хэргийн шин чанартай үйл байгаа учраас Монгол Улсын ерхий прокурорд Монгол Улсын ерхий аудиторын зүгээс шилжүүлсэн байгаа. Тас нөө тэгвэл наадах ч одоо ерхий сайд тэр үед ерхийлэгч байсан шүү дээ. Чи ямар хариуцлагагүй юм яриад байна. Юу гэмт хэргийн шин чанартай байдгийн тэр засгийн газрын шийдвэр гараад Эрдэнэс 5 толгойг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд татаас өг гэдэг шийдвэр гарсан шүү дээ. За 5 номерыг ая. Ч одоо ерхийлэгчийг буруу юм хийсэн гэж суучих юм. Тэр бол татаас биш гүйцэтгэлийн аудитын тайланд ийм зүйл туссан байгаа. Тэгээд гэмт хэргийн шин чанартай байна гэж үзээд хуулийн дагуу Монгол Улсын ерхий прокурорд шилжүүлсэн байна. Зөрчлийг гэмт хэргийн шин чанартай зөрчил байсан. Чи зөв хариулээд байна уу? Гэхдээ энэ татаас олох асуудлыг чинь тухай засгийн газар бишээ татаасын тухай яриад байна шүү дээ. Тийм татаас олохыг засгийн газар шийдэл тэгэл татаас олгол явсан шүү дээ. Тэрэнд одоо гэмт хэргийн шин чанартай юм юу байдгийг их л сонирхол хариулчлаа дээ. Би бол тэгж бодохгүй. Яг тэгвэл энэ тухайд шахмал төвшний үн чинь өөрөө хоёр татаастай байгаа юм. Нэгдүгээрт бол энэ одоо төрөөс Эрдэнэс 5 толгой бол үнийн зөрүүгийн татаас нөхсөн. Яг тэгвэл энэ өөрөө шахмал төс чинь бол 380
1 тонн 380 мянга болчиход байсан учраас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тухай засгийн газараас шийдвэр гаргаад одоо Эрдэс 5-7 компани хариуцахаар ингэ шийдсэн. За мөн Energy Resource компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд мэдлэнгийн үнгүү нийлүүлэхээр ийм л юмуд болсон. Энд бол би одоо гэмт хэргийн шин чанартай юм байна гэж бол огт харахгүй байна. Буруу мэдээлэл яваад байна. Тий. Өөр юмтай энд үрээд тэр ковид юмтай л энд үрчгч болох юм да саяхыг тодорлох уу? За ингээд сая ингээд ярьсанчлан 15 удаагийн гэрээгээр 1.1 их 80 төгрөг өгсөн гэж байгаа шүү дээ. За энэ нь болохоор 18 онд болвол 18 тэрбумоос эхлээд бүр 100 хэдэн тэрбум, 200 хэдэн тэрбумыг хүртэл ингээд жилд баг ингээд 3 4 удаа юм өгдөг ингээд байсан байгаа хгүй. Ингээд энэ дээр бас график ингээд гарч байгаа болохоор хүмүүс ингээд харж байгаа. За ингээд юуг өгсөн байгаа юм. Ийм хэмжээний санхүүжилтийг 15 гэрээгээр 2018-аас 2023 онд 1.180-ыг өгчээ гэдэг нь жил болгон нэг гэрээ гэсэн үг юм шүү дээ. Жил бараг 23 гэрээж байсан дундаа тохиолдлууд байгаа юм. За ингээд нөгөө нэг сая урдны видеон дээр ингээд ерөнхийлөгч чинь ингээд асуудал орчиж байгаа юм биш үү? Ерөнхийлөгч дээр хамгааллаа шүү дээ. Ингээд даваас өрөөс гişүүн чинь ингээд бүр цээжээрээ хамгаалж байгаа юм. Тэгсэн чинь үүнээсээ холбоолоод нөгөө нэг ерөнхий аудиторын орлогч Самбон юм гээд хүн бас яг энэний учир гаргалгааг нь тайлах нэг ярьцлага Newsmin сайтад өгсөн байна. Энийг бас үзэгдэх. За ингээд бол хулгай яаж гарсан байж болзошгүй гэдгийг ерөнхийдөө сайн ингээд тайлбарлаад өгч байгаа шүү дээ. За энэ одоо аудитын хийсэн шалгалтын дагуу бол авилгатай тэмцэх газар одоо цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан баг ерөнхийдөө хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа маань 1.1 их 80-ыг үнэхээр зориултын бусаар ашигласан уу? Эсвэл нөгөө удирдах албан тушаалтан нь албан тушаалаа уруулан ашигласан уу гэдгийг ерөнхийдөө шалгана гэсэн үг. За ингээд саяны хүний яриаг ингээд сонсох юм бол энэ бол засгийн газрын тогтоож шийдвэртэй хамаатай тий тухайн ерөнхий сайд найдтай хамаатай асуудал бол ерөөсөө биш вэ. Энэ бол яг 5-7 түвш компанийг тухайн үед нь захирч удирдахжсэн хүмүүст хамаатай юм гэж байгаа байхгүй юу. За ингээд тэгэхээр чин тухайн үед хин захирал байсан бэ гэдэг ингээд хайгаад үзсэн чинь Ганбаатар гэдэг хүн байгаа юм. За энэ хүн болохоор хамгийн анх ингээд үйлдвэр байгуулах нь гүйцэтгэх захирлаар томилогдоод 18 оны 5 сараас эхлээд 21 оны 8 сарын 6 хүртэл ажилласан. За үүний дараа Ундармаа гээд энэ хүн болохоор төр орлон гүйцэтгэгч хийжсэн. За 1 жилийн хугацаанд ингээ ажилласан. За үүний дараа яг одоо ажиллаж байгаа хүн нь болохоор Даваас Өрөн гээд хүн 22 оны 9 сард томилогдсон байна. За ерөнхийдөө гүйцэтгэх захирлаар ажиллаж исэн энэ 3 хүн ерөнхийдөө энэ шалгалтанд хамрагдана гэсэн үг болж байгаа. За үүнээс гадна төлөөлөл удирдах зөвлөлийн дараагаар Батбаясгалан гээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хүн ажиллаж байгаа. Энэ хүний хэрвээ нөгөө сонсч ирсэн бол утаа ярилцсан гээд өөрийгөө маш олон сая шагнасан магасан гээд тахаан л яригдаад бүр болсон. Гэтэ одоо энэ хүн чинь шийдэгдсэн ч юм уу тиймэрхүү юм шалгалтын юм байхгүй. Ерөнхийдөө шалгалтын ажил үргэлжилж байгаа л хийж болно. За ингээд саяны нэр дурдгдсан хүмүүс болон бусад холбогдох албаны хүмүүсийг бол авилгатай тэмцэх газар эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан баг шалгаж байна гэсэн үг. За ингээд одоо энэ Батбаясгалан гэдэг хүн бол 22 он хүртэл ерөнхийдөө байсан юм шиг л тузын дараагаар. Тэгээд би саяхан нөгөө өнөө өглөө 5-7 төлш рүү залгаад танаа тузын дарга чи одоо ямар хүн байдсан бэ гэд асуусан чи тузын дарга танихгүй заяа. Юу лээ мэдгүй юу бичих хэрэг рүү залгалчих гэдэг заахгүй. Энд ч одоо төрийн өмчит компани бүхэл бүтэн нэг ингээд тогтолцоог бий болгоод ингээд үйл ажиллагаа эрхэлж байгаа компани шүү дээ. Тэгвэл тузын дарга нь хүртэл ингээд ил тод байдгүй иргэд байтугай дотор нь ажиллаж байгаа хүн мэдгүй байгаа гэсэн үг юм биш үү? Яг зөв. Тэгээд ингээд хайсан чинь байхгүй. Энэ газар бол ингээд хулгай гарах магадлал өндөр байна. Өндөр нэ гэсэн. За ингээд ер нь хэдүүлээгээ чи хамгийн одоо гол асуудал бол энэ үйл ингээд дахиад утаа болох уу, утаатайгаа байх уу гэд өнгөрсөн 2 жил бол бүр амар утаатай байсан шүү дээ. За тэгээд энэ үйл яах вэ гэдгсэн чинь 5 толгой төлш одоо компанийн 51% нь Эрдэнэс 5 толгой, 39% нь Эрчим хүчний яам, 10% нь төрийн эмчийн хороо эзэмшдэг юм. За ингээд саяхан буюу 8 сарын 27-нд Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэнэс 5 толгой компани эзэмшижсэн тэр 51% нь нийслэлийн өмч болгоо шилжүүлээд өгч байгаа юм. Ингэснээр бол утааг бууруулах зардал менежмент гэдэг бүгдийг нь бол нийслэл хариуцна. За өөрөөр хэлэх юм бол энэ жил утаатай байх уу үгүй юу гэдгийг нийслэл
хариуцнаа. Энэ жил чинхнээсээ одоо яаж л нэг бидний таних хүн энэ ажлыг одоо хариуцаад одоо дараа нь хариуцлага нэхэд бол боломжтой л болж байгаа юм байна. Гэхдээ бол 1.1 их найдын зөрчил гэдэг чинь одоо тэр ажлыг дүгнэх одоо тийм үр дүнгийн дүгнэх тийм боломжгүй байсан гэсэн үг үстэй те. Ер нь бол ингээд ийм ажил 1.1 ихийн дээр ийм юм хийцэн байна гэдэг ийм тодорхойлт өгөх боломжгүй байсан гэсэн үг юм байна. Одоо шахмал түлштэй те таамаглалгын компани хэрэгжүүлээд байгаа юм чинь бидний сайн мэдгээр шахмал түлш одоо түлж хийлж байгаа. За 2019 оноос эхлээд түлж хийсэн гэж түрүүнд урьжсэн тий. Тэгвэл яг тэр жилдээ бол бүр ингээд хот ямар ч утаагүй болоод ковид үедээ амар гоёсэн шүү дээ. Шүлэг утаагүй болгосонд баярлаа гэдэг шүлэг зохиогдох хэмжээний тийм үр дүн биднэрт харуулж исэн. Зарим хүмүүс өөрсдөө шагнасан. Тэгсэн чинь чи сая сүүлийн 2 жил амар байлаа гэсэн. Үгүй бид нар бүгдээрээ харж байгаа. Бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Угаасаа утаа ямар байгааг бүгд мэдж байгаа. За ингээд би яг ингэсэн байхгүй юуны магаад сүүлийн 2 3 жил ингээ те утааны шахмал түвшнийх нь найрлага мэлх ч юм уу те эсвэл нөгөө утаа одоо юу гэдэг агаарын чанар дах утааны ингээд энд юунууд байгаа штэ найрлагууд ингээ байгаа штэ. За энэ юу гэдэг юм хэр PM 2.5 тосонцор PM 10 тосонцор тэгээд азотын давхар эсвэл хүрлэг хийгээд дөрөөр ерөнхийдөө хэмжиж үздэг юм байна. За энэ дөрөв болол ингээ байх ёстой хэмжээс ерөөсөө илүү гараагүй заяа. Ер нь бол статистикаас харахад бол ямар ч утаа маш бага байна гэж ингээ харагдаад байгаа. Гэтэл ингээ амьдрал дээр ингээ зүгээр хүмүүсээ чи хамар ам хорсоод нүд ам хорсоод бүр бөө юм болоод байгаа шүү дээ. Тэгээ ер нь энэний хариулт хааж байхгүй. Тэгээ би ингэж бодож байна. Наадны чи хариулт чинь саяын тэр нөгөө нэг хорцсон 1126 иргэн. За тэгээ нас орсон 129 иргэн гэдэг бол яг энэ асуултын хариулт болж байгаа. Статистик гэхдээ яагаад ингэж гарч байгаа вэ гэдэг бас айгүй асуулт болоод үлдэж байгаа. Одоо жишээлбэл ийм ахгүй 23 онд 57 хүн, 24 онд 31 хүн. Одоо нийт нас барсан иргэний иргэдэм бол 60-аас 70% нь яг сүүлийн 2 жил нас барсан байгаа хгүй. Тэгэхээр энэ дээр нэг асуудал байна. Энийг одоо хаанаас ухаж яаж болохыг үнэхээр мэдэхгүй. За баярлалаа. Тэг ямар ч тач би эндээс 1.1 их найд гэдэг тоог мэдэж авлаа. Тэгээд энэ тухай одоо ямар замаар яаж яваад юу болчихоо те яаж үр дүндээ хүрээгүй байна ч гэдэг юм иймэрхүү дүгнэлт гаргах боломжтой болгосон чамд баярлалаа. За тэгвэл 1.1 их найд төгрөг хайцсан бэ гэдэг бол одоогоор тодорхой биш байгаа юм байна. Гэхдээ яг энэ мөнгө бол миний ой танд бол ерөөсө бууж өгөхгүй байгаа байхгүй юу. За тэгвэл бүгдээрээ энийг яг ажил хэрэг болгоод яг энэ мөнгөөр бүтээн байгуулалт хийсэн бол юу болох байсан бэ гэдгийг харъя. За нэг цэцэрлэг 4.4 тэрбумаар одоо барьлаа гэж бодоход 250 цэцэрлэг. За дэлхийн шилэг их сургуулийн 4 жилийн одоо дундаж зарлыг $320,000 гэж бодоход одоо бүхэл бүтэн нэг сумын 15-аас 19 насны мянган залуугийн чанартай боловсрал байх байсан байна. За иргэдийн одоо сарын дундаж цалин нь 2 сая төгрөг гэж бодоход одоо нэг иргэн 40 жил хөдөлмөрлөж хураасан одоо цалингийн орлого болно. За харин ахмад насны сарын дундаж тэтгэврийг 826,000 төгрөг гэж бодоход 110,000 ахмад насны 1 жилийн тэтгэврийн мөнгө болох нэ. За тэгвэл энэ бүх алдагдсан боломжийн өртөг бидэнд юу авчирсныг танилцуулаач бүчка. Өвчөө иржээ. За монголчууд зөвхөн тусдаг хавдар байна гэд боддоо. Байна. Бид нар ч одоо тийм онцгой гентэй хүмүүс гэсэн үг үү? Юу вэ? Онцгой гентэй болохоор онцгой өвчин тусч байна гэсэн. За хотлоо ийм мохоо өвчин зовлонгийн тухай ингэж инээж чанаж авах юм бас эвгүй бах те. Тэгээд ер нь бол ийм юм байна. За утаанаас болоод штэ уушгины өвчин, амьсгалын замын өвчин юу н ханаа томод тусдаг гэж боддөө штэ хүмүүс. Би ч гэсэн өнөөдрийг хүртэл гэж бодож исэн байхгүй юу? Тэгсэн чинь яг үнэндээ утаанаас болоод илгэний хор тавтар тусч болд юм. Тэнгүүтээ энэ өвчнийг зөвхөн монголчууд тусдаг гинэ. Энэ төрлийн илгэний хор тавдрыг. Тэгээ яагаад юм бэ гэсэн чинь одоо утааны найрлаганд байдаг хөхрийн хүчил гэж үүд юм заяа. Тэгээд энийгээр нь одоо амьсгалсаар агаад тэгээд илгэний ийм мутацид орсон ийм хавдрын төрлөөр монголчууд өвддөг юм. Тэгэд энэ өвчний тухай ярина. Хөхрийн хийд байдаг гэсэн үү? Тэгэхээр юу гэсэн юм одоо босоод орон татлаараа яг энэ утааны хөхрийн хий байхгүй гэсэн үг үү? Тийм энэ төрөл энэс болж үүсэн энэ төрлийн мутацид орсон илгэний хор тавдар байдаггүй. Энэ зөвхөн Монгол улсад байдаг. Одоо нөгөө Америкийн нэгдсэн улс ер нь ийм дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын судалгаатай харьцуулаад үзсэн чинь энэ зөвхөн Монголд л байдаг гэдгийг бол баталсан юм байна. Тэгэхээр чи нөгөө нэг Монгол хүний одоо ген бие физиолог Монгол хүн байгаадаа биш зүгээр яг тэр одоо нөгөө нэг утаа үүсгэж байгаа шахмал түлшний орц найрлагаас үүдээд яг энэ өвчин зөвхөн манай улсад байгаа гэсэн үг юм шүү дээ.
амьсгалж байгаа агаараас нь шалтгаалж байгаа гэж ойлгож болох юм байна гэж Ойлгосон юм тий. Бид надад үнэхээр хэцүү юм аа нэрээ. За энийг болохоор би ерөөсөө өөрөө хэлээд байгаа юм шиг. Яагаад юм гэхээр одоо олон улсын судлаачид хавдар судлалын үндэсний төвийн судлаачтай хамтраад 2017 оноос 2022 оны хооронд 5 жилийн хугацаанд судалгаа хийсэн юм. Тэгээд судалгааны үр дүнд нь болохоор Монгол улсад тохиолдож байгаа илгэний хорт хавдард одоо агаарын бохирдол нөлөөлж байгаа гэдэг бол нотолцсон, баталсан гэж ойлгож байна. За тэгээд ер нь бол 2019 оноос бол шахмал төлж сайжруулсан төлшийг манай Улаанбаатар хотод төлсөн шүү дээ. Тэгэхээр ер нь бол судалгаанд хамаарагдж байгаа 3-4 жил бол энд байгаа гэж ойлгож болох юм байна гэж ойлгосон. За тэгээд сайжруулсан төлшийг төлж эхлснээс хойш агаар дахь хөхрийн хэмжээ 2 дахин нэмэгдсэн гэсэн юм судалгаа байд юм байна. Тэгэхээр ер нь бол хөхрийн хэмжээ энд шахмал түлшнээс олж нэмэгцэн гэдгийг бол ойлгож байна гэсэн. Тэгээд ер нь энэ төрлийн шахмал түлшийг бол зөвхөн манай Монгол улсад л төлдөг болохоор монголчууд л зөвхөн энэ мутацид орсон одоо хөхрээс олж үүсэж байгаа энэ илгэний хорт хавдрыг тусдаг гэдгийг бол ингээд тодорхой ойлгож болно гэж болох нэ. Нэг муухай өнөр үнэтэй дэдэг штэ тий. Тэр чинь яг тэгвэл хөхрийн л өнөр юм байна л да. Энэ утааны одоо жишээлбэл нүүрсний өнөрийг бид нар мэднэ тий. Тэгвэл даргалын өнөрийг мэднэ, модны өнөрийг мэднэ. Тэрнээс гадна нэг ингээд нэг яг манай хотоос үнэртдэг нэг тийм өмхий дүү өнөр өгдөө шүү дээ тий. Тэгвэл тэр яг л энэ шахамл төлчний хөхрийн өнөрөөс юм байна гэж ойлголоо. Байж магадгүй нөгөө хамарныхаа шинжилгээгээр хамарныхаа одоо өндөрлөх мэдрэмжээр хөхрийн байсан байж магадгүй юм байна гэж одоо ойлгож болох юм шиг байна гэж бодлоо. За тэгээд хөхрээслээс хамааралтай мутацийг одоо тодорхойлоод барууны одоо бусад орнуудын дэ илгэний хорт хавдрын мутацид орсон хэлбэрүүдтэй ингээ харьцуулаад үзсэн чинь ерөөсөө энэ төрлийн дэ хөхрийн инээс болж хорт хавдар туссан энэ ерөөсөө гараагүй. Зөвхөн Монголд илэрсэн гэдгийг ингээд дахиад онцлоод хэлье. За тэгээд агаарын нөхөрлөөс гарч байгаа одоо хорт байцууд одоо хүний биед бол маш олон төрлөөр нөлөөлт юм байна л да. За тэгээд тэр дундаа нүүрс шатах процессаас үүсээд одоо тэр гарч байгаа хийн гэх юм бол хөхрийн хий байж болох юм байна, азотын хий байж болох юм байна. Тэгээ эдгээр нь болохоор эрүүл мэндэд хортой нөлөөлдөг. Тэгээ тэрийгэ бүр ингээд лавшруулаа хэлэх юм бол маш ноцтойгоор нөлөөлдөг гэдгийг нөгөө хавдар судлалын үндэсний төвийн захирал Эрдэнэхүү гэдэг юмж тайлбарсан билээ. За тэгээд ер нь бол агаар одоо нөгөө нэг ингээд утаатай агаараар амьсгалаад энэний ингээ хорыг багасгахын тулд сүүсээ авах хэрэгтэй, агаар салхин цай гаргах хэрэгтэй гэдэг нөгөө эмчнэр зөвлөд өгдөө шүү дээ. Гэсэн чинь Эрдэнэхүү эмч юу гэж хэлсэн бэ гэсэн чинь ингээд бол нэмэргүй. Одоо манай Улаанбаатар шиг те ингээд 20-аас 30 жил одоо агаарын бохирдолтой байц улс бол ер нь бол ингээд хүмүүсийн дархлаа нь бол муудсан байгаа. Тэгээд ер нь ингээд цаашдаа одоо утаагаар амьсгалаад байх юм бол ингээд тасал болоод нэг өвдөхгүй гэж зарим хүмүүс ойлгоод тиймэрхүү яриа хүртэл байдаг шүү дээ. Тийм юм ерөөсөй байхгүй. Харин ч ингээд дархлаа чинь сулраад ингээд илүү олон өвчин тусах магадлал өнөр болно. Өнөөдөр ингээд бид хэд ингээд илгэний хорт авдар те ингээд хөхрийн инээс басан илгэний хорт авдрын тухай судалгаа хийгээд ингээд баталсан боловч цаашаа илүү олон өвчнүүд ингээд мутацид ороод ингээд шинээр бий болж магадгүй. Энийг ингээд цааш нь илүү сайн судлах хэрэгтэй гэж бидний зүгээс бодож байна. Харин нөгөө талаасаа болохоор утааг буруулах, утаагүй болох талаас нь илүү ингээд ажиллах хэрэгтэй юм болов уу гэдгийг ингээд анхааруулсан байгаа маа. Тэгээд үүнээс харахад бол бидэд ингээд маш хүнд нөхцөл байдалд амьдарч байгаа гэдгийг л ингээд ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ одоо удахгүй үйлч олж ин би ч гэсэн энийг ингээд Эрдэнэхүү эмчийн өгсөн ярилцлагуудыг тэгээд энэ судалгаануудыг нь харсан чинь жоохон ингээд төрсөн. Нэрэл бидэд ингээд ямар агаараар амьсгалж ямар газар амьдраад байгаа юм бэ гэж бодож байгаа байхгүй. Тэгээ удаанаас болоод уушиг амьсгалын замын өвчин зөвхөн байдаггүй юм аа гэдэг бол энэгээр ингээ ойлгож байна. Тэгээд тэр хөхрийн хийнээс болоод ингээд илгэний те ингээ мутацид орсон юм бүр ингээ дэлхийд ч байхгүй одоо төрлийн хорт хавдрыг ингээ бид хэд тусч ийн гэдэг бол ингээ бас ингээ амар баа. Тийм юу вэ? Тэр одоо хөхрийн хий мутацид ороод биднийг хордуулж ийн гэж штэ. Бид нар ч өөрсдөө энэ одоо яаж утаанаас хамгаалах вэ гэдгээ олоогүй тэр хэмжээнд хөгжиж амжаагүй байсан чинь одоо нөгөө нэг биднийг хордуулж байгаа тэр хүчин зүйл маань өөрөө биднээс илүү хөгжилтэй болоод мутацид ороод бүр юу болоод байгаа юм бэ те. Айгуул хүн цаасгч шүү бас нэрнгээсээ. Тэгээд утаагаа багасахгүй бол тэгээд цаашдаа ингээд өвчлөлийн төрлүүд нь улам нэмэгдээд явах юм болов уу гэж бодож чинь тий. Тийм ээ. Ингээд нэг хүмүүс ч ингээд тамхи татаад байгаа хэрнээсээ бас зүгээр ингээд өвдөхгүй яваад иж боллоо шүү дээ тий. Тэнгүүд яг энэ тамхины утаанд хордох болон яг энэ хорт хийгээд угаарын хийгээд байгаа шүү дээ. Энд одоо хортхын тийм ялгаа нь юу юм болоо? Yes. Би надад яг ярих марчин заяа. Би надад ч бас уншсан. Тэгсэн чинь тэр нөгөө Эрдэнэхүү гээд нэмчи ярианаас уншсан чинь энэ хөхрийн хийтэй агаараар амьсгалах юм бол одоо Улаанбаатар хотод гэцүү шүү дээ. Агаараар ингээд Улаанбаатар амьсгалж байгаа хүмүүс өдөрт шүү дээ 5-6 хайрцаг
тамхи татсандаа одоо тэнцэх хэмжээний тийм хор тагаараар амьсгалж ийн гэсэн үг. Тэгэхээр тамхи татахгүй байлаа гэд одоо тамхины агаараар амьсгалахгүй байлаа гэд та ингээд зүгээр ирүүл байгаа гэсэн үг шээ. Та угаасаа хүссэн үсээгүй хөхрийн хитэ агаараар амьсгалаад тамхи татсандаа ялгаагүйгээр хордож ийн л гэсэн үг. Одоо бид нар одоо зүгээр ингээд гадны эмчт ч юм уу те үзүүлэх юм бол шууд бидний уушийг хараад хүшээ та тамхи татт юм уу гэж асуух нь шүү дээ тий. Maybe. Одоо тамхи хэд өөрийнхөө хүслээр татж байгаа хүмүүс л өөрөө сонгож байгаа шүү дээ. За өдөрт нэг хайрцаг тамхи татна ч гэдэг юм эсвэл өдөрт нэг тамхи татна гэдэг сонгож байгаа шүү дээ. Тэгэнгүүт манай нийслэлд амьдарч байгаа одоо 00 те бараг төрөөгөө ургаас эхлээд одоо ингээд 80 настай хөвшин хүртэл яг одоо хүссэн хүсээгүй л яг энэ 5-6 хайрцаг тамхи татж байгаа юм шиг тийм агаараар амьсгалаад ингээ хордоол явж байгаа гэсэн үг. Хүссэн үсээгүй тамхитай адилхан агаараар амьсгалаад ингээд хордоод явж байна л гэсэн үг. Тийм ээ тий. За маш баярлалаа. Үнэхээр бүр ерөөсөө мэдгүй байсан юмнууд ингээд хэлж өгөөд бүр ингээд чихнүүд нэгдэж байгаа юм шиг л боллоо. Бүр ямар орчинд амьдраад байсан бэ? Хортой гэдгийг нь бол мэддэг байсан. Тэгээ яг цаагуур нь ямар процесс өрнөд байгаа юм бэ гэдгийг бол ерөөсөө ойлгодгүй байсан. За тэгээд энийг өстө үнэхээр гоё ойлгомжтой тайлбарлаж өглөө. Чанд төх баярлалаа. За баярлаланд баярлалаа. Гэхдээ бид нар баярлах болоогүй удаатай агаараар амьсгалах чинь 5-6 тамхи татах чинь. Ядчил одоо бас нөгөө маска зүгээд нөгөө PM 2.5 гэсэн маск байдаг шүү дээ тийм маска хэдүүлээ зүүхгүй бол үнэхээр аюултай юм шүү гэдгийг сая Бүжгагийн ярианаас ойлгож авлаа. За тэгэхээр төрд байгаа хүмүүс маань бол яг бидний энэ эрүүл аюулгүй орчинд амьдруулах одоо гэдгийн төлөө юу ч хийхгүй байна гэдгийг бол бид нэр яг саяын ярианаас бол хангалттай сонсож мэдээж авлаа. За уг нь бол бид тэднийг гуйгаад тэднэр биднээс илүү болохоор бид нар тэднээс дутуу болохоор энийг хийгээд өгөөч гэж бодвол ерөөсөө гуйгаад байгаа юм бол биш. Харин ч тэд биднээс за бид нар энэ ажлыг хийж чадах юм байна гэд өөртөө гуйгаад бидний одоо саналыг аваад биднээс сонгогдоод бол энэ ажлыг хийнэ гэд ингээд төрийн эрхийг өөртөө аваад сууж байгаа шүү дээ. За уг нь бол энэ улсад төрсөн л эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах хэрэгтэй гэд бид нар үндсэн хуулиндаа тусгаад тэрнийгээ баталчихсан байгаа шүү дээ. За энэ баталгааг маань хангах одоо тэр үүрэг бол төрд байдаг. За тэд нар биднэрт одоо ялрах нь уу, байна уу, хүснэ үү, хүсээгүй байна уу, магтуулна уу, муулуулна уу яасан ч байлаа гэсэн энэ бол тэдний хийх ёстой ажил мөн. За тэгвэл тэдний утааг бууруулна хэмээн ам гарч хэрэгжүүлсэн ажил болох шахмал түлшнээс болж 129 хүн нас барсан гэдэг тоог санаад тэд үнэхээр үүргээ биелүүлж байгаа юу үгүй юу гэдгээр асуулт тавиад өнөөдрийнхөө онцлог сэдвийг өндөрлүүлье. За үргэлжлүүлэн өнөөдөр бас үйл явдлын таймыг хүлээвцгаая. За өнөөдрийн өрнөлийг надтай хамт сэтгүүлч Намуу өргөнэ. За сони байна Намуу. Айгуу гоё баяртай мэдээгээр өнөөдөр өгтлээ. Парис 2024 зуны олимп болон паралимпиад амжилт гаргасан медаль авсан тамирчдыг ерөнхийлөгч хөрсөх одоо хүндэтгэл үзүүлж хүлээн аваад төрийн дээд одон медалаар шагнасан байна. За тухайлах юм бол паралимпийн анхны эмэгтэй аварга Сүрэн Жавт маань Хөдөлмөрийн Баатар цол болгосон байна. Ингэснээр 24 наснда Хөдөлмөрийн Баатар цол хүртэж байгаа буюу хамгийн залуу Хөдөлмөрийн Баатар цолтон болж байгаа юм байна. За тэгээд паралимпийн мөнгөн медальт Монгол Улсын гавьяа тамирчин Болор Эрдэнэ болон Хөдөлмөрийн Баатар Содон Бэлжээ нарыг Сүхбаатарын одонгоор шагнасан байна. Харин Парис 2024 зуны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Баасанхүү тамирчин болон паралимпийн мөнгөн медальт олон улсын хэмжээний мастер Батулга нарт болохоор Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн байна. За харин паралимпийн усан сэлтийн тамирчин Намуунд маань одоо алтан гац одон олгосон байна. Тэгээд өчигдөр бас засгийн газрын хуралдаанаар эдгээр нөгөө медаль авсан тамирчдад орон сууц гардуулахаар бэлгэлгээр болсон. Тухайлх нь бол алтан медаль авсан буюу Сүрэн Жавт тамирчинд маань 4 өрөө байр, бусад мөнгөн медаль авсан тамирчидаа 3 өрөө байр олохоор өнөөдөр бас
ерөнхий сайд батламжинд гардуулаад мөнгөн шагналтай гардуулсан байгаа. Мөн дээрээс нь тасгалжуулагч нарт нь бас ингээд гавьяат тасгалжуулагч цол хүртээсэн байсан. За ямар гоё юм бэ? Маш сайхан мэдээд болгосон чамд баярлалаа. Үнэхээр олон жил хөдөлмөрлөж одоо улсынхаа нэрийг тэр дэлхийн нацнаар гаргасныхаа хариуд ингээд хөдөлмөрөө үнэлүүлж байна гэдэг бол маш бахархалтай сайхан мэдээ байна. За манай улс чинь нөгөө 2030 он гэхэд метротой болчихноо гэж одоо хэдүүлээ нэг 30 гараад нэг метронд явах юм шиг байгаа тий. За тэгээд тэр төслийг яг хэрэгжүүлээд ингээд цааш нь авч явахад нэг 600 одоо техникийн ажилтны шаардлагатай байгаа гинэ. За тэгээд манай улсын шинжилгээ ухааны технологийн сургуульд 2 жил, за Солонгос улсад 2 жил ингээд сурахаар ингээд 2/1/2 гэдэг хөтөлбөрөөр энэ 600 мэрэгчлэлтнийг одоо бэлтгэхээр болж байгаа юм байна. За тэгээд Солонгос улсад 2 жил сургачаад өргөжлүүлээд тухайн инженеринг гэдэг Солонгосын компанид одоо дадлага хийх юм байна. За тэгээд хэдүүлээ 2030 онд метротой боллоо. За үргэлжлүүлээ тэр метрогийн маань одоо нөгөө аюулгүй байдлын тэрийг хангаад явах 600 инженер маань Солонгосоос хүрээд ирэх юм байна. Нөгөө Солонгосын Дохо гэдэг чинь нөгөө нэг метроны төсөл дээр бас нэг шалгарсан зураг төсөл дээр нь зөвлөх хөгжлийн дээр нь шалгарсан компани тий. Зөв. За би дахиад нэг спортын нэг гахалтай баяртай мэдээг дуулгах чинь сая яг Олимпийн тамирчдад одон медаль гардуулах үеэр 90 настай Раднагод бас Сүхбаатарын одон гардуулсан байгаа. Тэгээд Раднага болохоор хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд 6 ангилтанд төрүүлээ 6 алтан медаль авсан амжилтыг сая 8 сарын сүүлээр үзүүлсэн. Тэгээд тодруулах юм бол 100 м, 200 м, 400 м, 800 м, 1500 м-ийн зайнгуулт болон 3-ын хараалтад төрүүлж нийтдээ ингээд 6 алтан медаль хүртсэн. Тэгээд энэ хүний амжилтыг дурдвал бүр дуусахгүй заяа. 2019 онд 85 настайдаа бүгд найрамд Польш улсад болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 алтан медаль хүртэж нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн болж исэн байгаа байхгүй. Тэгээд түүнээс хойш болохоор Аз тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнд дараа оролцож алтан мөнгөн медаль хүртэж нийтдээ 17 дээд амжилт эзэн болсон ийм мундаг хүн байгаа юм байна. Ямар гоё юм бэ? Өстой сонирхолтой юм аа. 90 наснда ингээд бүр рекорд тогтоогоо тэгээд гавьяага өмжүүлж байгаа юм байна. Тийм. Одоо тэг бүр 95 наснда бас нэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орно гээл зорилго тавьсан байлээ. Бид нарт тэгсэн ч хажууд юу гэдэг өрөөдөр хоногоо л өнгөрөөгөл явж байгаа гэсэн үлгэр жишээ ямар юм аа. За Австралийн эрх баригчид одоо хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлах тэр хуулийн төслийг энэ ондоо багтааж батлуулахаар төлөвлөж байгаа гинэ. За тэгээд тухайн улсын ерөнхий сайд Энтони Албанез хэлэхдээ бол за хүүхдүүд бол дэлгэцнээс холдоод хөл бөмбөг теннисний талбай ч юм уу тэ усан бассейн ингээд байхыг хармаар байна. Тэдэн маань ингээд амьд харилцаанаас асраад байна гэд буцаад энэ амьд харилцаа сэрэх хэрэгтэй байна гэж хэлэлт ярилцлага өгсөн байгаа. Гэсэн хэдий боловч хүний эрхийн байгууллагууд бол за ийм хязгаарлалт нь бол хүүхдүүдийн нийгэмд оролцох эрүүл оролцоог бууруулад одоо даалт хэлбэрийн сөрөг хэрэглээг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна гэд анхааруулсан юм байна. За тэгээд яг энэ хуулийг батлахтаа бол салбарын мэргэжлүүдийн санаа шийдвэрийг одоо тусгаарай гэж ингэж хүсэж байгаа юм байна. За өнөөдөр бас үйл явдлын мэдээг надтай хамт танилцуулсан чамд баярлалаа. За манай шийдвэл Улаанбаатар хотод маань 13 градусын 7 тайхны. За тэгэхээр чи бит хоёр ялгаагүй бас дотор өнгөнд орох цаг бол болсон байна. Бүгдээрээ 7 хувцлаарай. За тэгээд өнөөдрийн мэдээллийн хөтөлбөртэй хамт байсанд баярлалаа. Үргэлжлүүлэн одоо орон нутгийн маань цаг агаарыг хүснэгтэр хүлээн авч үзээрэй. Баяртай.